Та бүхэнд орой мэнд хүргэе. Улсчууд сайт ээлжид мэдээлэл өргөж байна. За бид өхөн энэ удаа ойр хөгжим жүжигний театр дээр хүрэлцэрлээ. За ойр хөгжим жүжигний театрын уран бүтээлчид энэ сарын 29-ний өдөр цөмөөхө бүжиг жүжигийг тоглохоор бэлтгэл ажлаа хангаж байна. За цөмөөхө бүжиг жүжигийг Өвс аймагт ойр хөгжим жүжигний театрын уран бүтээлчид 2 дахь удаа тоглож байгаа. За 2015 онд анх удаа тоглож ирсэн бол ингээд 6 жилийн дараа дахин тоглохоор ойр хөгжим жүжигний театрын уран бүтээлчид бэлтгэл ажлаа хангаж байна. Та бүхэн 2021 оны 12 сарын 29-ний өдөр хүрэлцэн ирж цөмөөхө бүжиг жүжигийг үзэж сонирхох боломжтой юм байна. Уг зохиол 2015 онд тавигдж байсан. Тэгээ одоо энэ жил 2021 онд дахин сэргээгдэж тавьж байгаадаа бас туйлын их баяртай байна. Энэ уг зохиол маань дандаа дэлхийн улс оронд бол тогтмол одоо шинжлэр зориулж тоглогддог уран бүтээл, хүүхдийн яг сонгодог уран бүтээл цэвэр бүжиг жүжиг юм аа. Яг энэ цөмөөхө бүжиг жүжиг үтсэг хүүхэд одоо ямар зүйлийг, ямар урлагийн гоо сайх, гоо зүй мэдрэмжийг, ямар мэдрэмжийг мэдэрч авах хэрэгтэй. Тийм одоо энэ ерөнхий боловсролын сургуулийн яг заавал үзэх ёстой хүүхдийн зохиолууд бол энэ шилгүүлчих гээд цөмөөхө хүүхдийн бүжиг жүжиг гээд энэ бүтээл байдаг. Одоо энэ бүжиг жүжигийг үзснээр хүүхд өөрөө бас үзснээр бие зөө авч явах соёл сурдаг ч юм уу тийм ээ. Ямар нэгэн байдлаар одоо өөрийгөө нээх тийм ур чадвар суралцдаг. Театрын уран бүтээлчид, бүжигчид, жүжигчид, дуучид бүгд оролцож байгаа. 2021 оны 12 сарын 29-нд 13 цагаас Өвс аймгийн Нойр театрын тайснаа тоглогдох байна. Санацхан намайг Маргад Эрдэнэ гэдэг. Би нэгдүгээр төгсөлбөр сургуулийн 8-р ангид сурдаг. Би энэ цөмөөхө бүжиг жүжигт хулганы хамгаалалт тоглож байгаа. 5 хүмүүс тэгээд 12 сарын 29-нд цөмөөхө бүжиг жүжиг ойр хөгжим жүжигийн театрт ирж үзээрэй.